За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр манай дөнгөж саяхан шинээр ирсэн Солонгосын Зой зоолой нэртэй хүүхдийн чихийг танилцуулах чинь. За энэ чих маань та бүхний харж байгаачлан SS XL хүртэл бүх харьцмаар байж байгаа. Тэгээд өнгөний хувьд маш өргөн сонголттой. Чин мөн хүүхдүүдийн одоо нөгөө насны онцлогоос шалтгаалаад дөнгөж төрснөөс эхлээд бараг нэг нас хүртэлх хүүхд хэрглэж болохоор тийм сонголттойгоор ирсэн байж байгаа. За тэгээд хэдүүлээ чихнээс одоо яг ямар чих вэ гэдэг нь сонирхож үзье. За энэ би ингээд бэлэн чих ингээд бэлтгэсэн байж байгаа. За ингээд чих маань. За энэ чихний хувьд болохоор бус чихнээс ялгаатай нь гэвэл нэгдүгürt бол маш нэмгэн байж байгаа. Та ингээд харж байна. Зузааны хувьд л ерөөсөө бараг л өртөөл 3.5 мм-ийн зузаантай. Тийм болохоор хүүхдэд өмсүүлсэн байхад баг өмсүүлсэн мэдрэмж бараг төрөхгүйгээр маш нэмгэн учраас хүүхдэд маш одоо юу гэдэг хөдөлж явахт нь ямар нэгэн саад учруулахгүй тийм одоо онцлогтой байж байгаа. За дээрэс нь энэ чих маань бусад чихнээс онцлогтой нь болохоор гадна талдаа шингэний хэмжээг харуулсан юм юутай зураас одоо нэг тэмдэглэтэй байж байгаа. Энэ шар тэмдэглэх нь болохоор одоохондоо хуурай байгаа учраас шараараа байж байгаа. Энэ тэмдэглэх нь одоо ямар нэгэн байдлаар шингэн одоо нэвтрэх болоод ирэх юм бол өнгө өөрчлөгдөд ногоон болдог тийм онцлогтой байж байгаа. За тэгээд уг чих маань хоёр талаараа шингэнийг одоо гадагшин нэвтрүүлэхгүй. Дээрээс нь хүүхдийн одоо хөдөлгөөн цаад болохгүй одоо юм юутай тусгаарлагч одоо юм бүрхүүлтэй одоо юу гэдэм бэ? Тийм бүрхүүлтэй байж байгаа. Мөн дээрээс нь бүслэгээр одоо нөгөө нэг яг хүүхдтэй яг ингээд өмсүүлээд яхад бол энэ бүслийн хэсгээр бол маш чөлөөтэй суналт маш сайтай юм чих байж байгаа. Наалтны хувьд болохоор бусад чихийг бодвол бас нэг зөөлөн чанарын материалаар хийгдсэн. Хэдэн ч удаа нааж ингэж авч хэрглэж болно. За. Тэгээд гадна талдаа болохоор хүүхдийн сонирхлыг татгаад янз бүрийн юм зурагтай учраас айгу тийм хөөрхөн ийм чих байна. За энэ маань ингээд хэрэглээгүй үедээ бол маш хөнгөн. Ингээд бараг л цааснаас нэг жоохон л хүнд байгаа. Тиймэрхүү маш хөнгөн. Тэгээд материалын хувьд болохоор хөвөн даван материалаар хийгдсэн. Тийм болохоор хүүхдэд одоо ямар нэгэн хашил өгөхгүй, арьс нь бол одоо улаалгаж хорсохгүй ийм юутай давуу талтай. За тэгээд хэдүүлээ одоо энийг туршиж үзье. Надад энэ чихний маань онцлог болохоор бас шингэнийг бас маш сайн шингээдэг тийм чадвартай байж байгаа. За тэр энийг хэдүүлээ одоо туршиж үзье. За. Энэ нэг ойролцоогоор 50 г ус. Норонгууд одоо ингээд игшин зур ингээд шингэж байгаа тав харж байна. За тэгээд энэ бүтээгдэхүүний дээр маань хувьд болохоор өөр дээрээ ингээд юу нэг хүүхдийн одоо биеийн онцлог тааруулаад ингээд арзмаар үдчилсэн байж байгаа. Энэ бүтээгдэхүүний хувьд одоо жишээлбэл 3 номер гэсэн дотроо 44 ширхэгтэй эрэгтэй эмэгтэй ямар ч насны хүүхэд ямар ч хүүхэд одоо хэрглэж болохоор хэмжээ нь бол 6-аас 11 кг-тай ийм хүүхэд өмсч болохоор байна. Тэгээд энэ дээрээс бол яг 5 кг гэсэн нь болохоор яг дөнгөж төрөөд 5 кг хүртэл. Дөнгөж төрснөөс болоод 5 кг хүртэлх жинтэй хүүхдэд болохоор нэрэн S арцмаар нь болохоор нэрагаас 6.5 кг, дунд буюу M арцмаар нь болохоор 6-аас 11 кг, L нь болохоор 10-аас 14 кг, бүр том XL нь болохоор 13 кг-аас дээш насны хүүхдэд хэрэглээ зорилготой. Миний барьж байгаа болохоор дунд буюу M арцмаар байх байж байна. Тэгээд энэ бүтээгдэхүүн маань болохоор манай дээр болох зах зээлийн үнээс арай ер нь бол жоохон хямд үнээр яаж байгаа. Үний хувьд болохоор 32,000-аас 64,000 хооронд ер нь их боломжийн үнээр зарагдаж байгаа. Дээрээс нь энэ бүтээгдэхүүн маань одоо хичээлийн шинэ жил одоо ч юм уу те одоо зуны улирлаа байгаатай холбогдуулж манайх дээр энэ бүтээгдэхүүн маань нэг дээр нэмэх нь нэг буюу нэг бүтээгдэхүүн авахад
яг таны авсан бүтээгдэхүүнтэй яг ижлийг дахиад бид нар одоо өгөх байдлаар бид нэг худалдаагаар худалдаалгаж байгаа. А дээрээс нь энэ бүтээгдэхүүн маань болохоор үнэгүй өргөж байгаа гэдэг. Тэгэхээр таатай байна. Савлгааны явд болохоор өөрөөсөө юм юутай бариулт болохоор авч явхад ч гэсэн хөнгөн авсаархан маш тийм айтаахан савлгаатаар хийгдсэн байж байгаа. А тэгээд ширхэг нь болохоор тэгээд юунаас сайз хэмжээнээс хамаарат бол янз бүрийн харилцан адилгүйгээр ингээд тав ширхэг нь бол байж байгаа. За одоо шингэнэ хэрсэн. За хэдүүлээ нэг шингэнэ шингээж үгүй юу. За ерөнхийдөө бол гадаргуу бол хуурай байна. Сайн харагдахгүй ч магадгүй биш сайн хамтараад үзье. Салбет маань нороог байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө хүүхдийн биеинд ерөөсөө ямар ч хашил өгөхөөс гадна шингэнийг бол маш сайн шингээдэг. А тэгээд гадагшлуулдаг тийм чанартай байна гэдгийг бол бид нэр эндээс бол харж байна. Тэгэхээр хүүхдэд бол одоо ямар нэгэн тийм одоо шингэн ямар нэгэн байдлаар хүүхдэд одоо эвгүй байдал үзүүлэх ч юм уу эсвэл арсын одоо улаалгаж хорсох ч юм уу тиймэрхүү юм бол ерөөсөө байхгүй гэж хэлэхэд бол болж байна гэсэн. За. Аймгийн дараа. За тэгээ энэ бүтээгдэхүүн шингэнийг дүүртэл шингээсэн тохиолдолд болохоор ийм хэлбэр хэмжээний хувьд ч тэр одоо зузааны хөвч төр маш юм өргөн том болж өгнө гэж яаж байгаа өөрчлөгдөж байгаа. Жингийн хөвч гэсэндээ маш хүнд талцсан ба. Энэ бол баг ойролцоогоор 300 мг шингэн хийцэн байж байгаа бид нэр. Энэ болохоор за нэг 50 г шингэн хийхэд бол бараг л өөрчлөлт үзүүлээгүй байдлаар болж байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Манай энэ та бүхэн энэ бүтээгдэхүүний авахар бол 70 15 20 20 утас руу зал